За энэ хууль бас амин чухал хууль учраас би бас байр сууриа хэлээд байгаамаа. Тэгээд дэмжиж байгаа. Ер нь бол уул уурхаараа бүгд анхаараа тэгээд ер нь хөдөө аж ахуйгаа хаях тал руугаа орцсон арт юм шүү дээ бид чинь. Тэгээд салбарын автономи гэж байдаг шүү. Салбарын тусгаар тогтнол. Өөрөөр хэлбэл улс төрчдөөс өөрсдөө хамгаалж тэр мал аж ахуй, тариалан тэр хөдөө аж ахуйн тэр оролцогч нартайгаа хуваарь хөдөлмөрлөгч байна уу компаниудтайгаа хамтаараа энэ салбараа яаж босгох вэ гэдэг тэр хилцээрийг хийдэг. Тэр би түрүүн тэр 5 дугаар зүйл заасан одоо хамтын ажиллагааг оролцуулна гэдэг ийм наривчилсан зүйлийг протокол тэмдэглэж байгаа шүү. Тэгэхгүй манайхан ч одоо ингээд улсаас дэмжлэг аваад мөнгө авчаал тэгээд сайд дарга нар улс төрчид дарга нарсан зүгээр ингээд өндгөө хамгаалж байгаа юм шиг тэврээд гівтчихин шүү дээ. Нөгөө нэг салбарынхны оролцоог бол зүгээр тэгэл энэ нэг оролцож байгаа гэдэг үгийг чинь тоохгүй дээ. Нэг асуусан дүр үзүүлээл давхичин. За ажлыгс хариулъя. Батэрдэ шүү. Ганбаатар гишүүнээ тантай бол санал яг нэг байгаа. Энэ өнгөрсөн хугацаанд өдөө аж ахуйтай нэлээд ноцолцсны хувьд зовлон жаргалын миний хувьд бол бүр үзээд одоо бүр тулчаад байна. Тийм болохоор яг таны наад хэлээд байгаа өнцгөөс би хараад байгаа. Хаана хэн хүнд суртал гаргачих болох вэ? Аймаг дээр ямар хүнд суртал гарч болох вэ? Суман дээр ямар хүнд суртал гарч болох вэ? Суман дээр энэ бодлогыг хэрэгжүүлэх яг тэр сонсож гэнэ үгүй юу? Эсвэл одоо тэр бидний яриад байгаа бидний үсээд байгаа хөдөө аж ахуйн бодлого гэж гаргацсан бодлогыг хэрэгжүүлж гэнэ үгүй юу гэсэн юм байхгүй болчих гээд тэгээ санаа зовоод яг тантай адилхан өнцгөөс хараад байгаа. Яг ордоо өнөөдрийн харахад бол яаж нөгөө нэг хідэн ченжүүдээ жинхэнэ энэ үйлдвэрлэгчийн сүлжээний дотор оруулах вэ гэж хараад байгаа байхгүй юу? Жишээ нь тэднийг яаж нэг хөрөнгөтэй болох вэ? Тэднийг яаж тэр түүхийн эдээ хадгалдаг эскалаттай болгочих вэ? Тэднийг яаж одоо цас борооноос ядчил хамгаалдаг, давсалдаг тэр нэг сарвч марвчтай болгочих вэ? Яаж тээвэртэй болгох вэ? Яаж өмхөөрүүлэхгүй хадгалаад явуулчих вэ гэдэг өнцгөөс нь хараад байгаа шүү.